байгаа. Гэхдээ ингэ ямар их хөдөө ирэх чинь баг хичээж цаа байж. Бараг хөлс гараад байна. Хөлөршүүлэр. Би чичирч чинь. За. За эрхэм мөндөд сонсогчдоо. Япон улсаас мэдчилж байна. Нэг талаас Япон улсын Канагава мужаас Бата мэдчилж байна. За зүүн жигүүрээс Япон улсын Кёто хотоос иргэн андар мэдчилж байна. Тэгээ бид хоёрын анхны подкастын дугаар ингээд ийхүү эхэлж байгааг аль биесээр мэдэгдэж байна. Бизнес албасаар мэдэгдэж байна. За. Тэгээ юуны төрөнд надад нэг хэлэх юм байна гэжнээс. За. Тэгээ одоо ингээд угаасаа эхний хэлжинд бол хоёулын тэндэг яг хоёулын тэндэг хүмүүс л ер нь бол сонсно гэсэн бодолтой байгаа шүү дээ хоёлоо. Тэгээ тэгэнгүүт мэдээж ингээд та бүхний ингээд сонсож байгаагаар харж байгаагаар хорвоо дээр хамгийн рэндом хоёр хүн ингээд юм ярьсан сууж байна. Тэгээ бид хоёр ингээд амар рэндом ингээд подкаст хийсэн сууж ин битэр өөртөө ч гэсэн гайхаж байна. Энэ бүхэн тэр нэг бүтэн сая өдрөөс эхэллээ. Тэг бүх зүйл тэр нэгэн учралт бүтэн сая өдрөөс учралт нь ч одоо хайшин тэр нэг яг за шууд яг нэг рандом бүтэн сая өдрөөс эхэлтэй энэ да тий. Тэг нэг рандом бүтэн сая өдрийн нэг рандом үлэвлээс болол рандомаар ингээд ер нь бүх юм маш рандом байна. Зүгээр юу байсан юм аа? Нэг тийм уйтгартай амьдралын юм ихтэй нэг би зүгээр л үдэдсэн бүтэн сая өдөр яг тэр нэгэн бүтэн сая өдөр. Тэгээд ингээд миний ингээ ярьж болох байж боломжтой хүмүүс бүгдээрээ завгүй байсан байхгүй юу? Яалтчгүй зүгээр л яг тэр үед бата юм бичиж таарсан байхгүй юу? За энэ бол миний хувьд айгүй шинэ мэдээлэл байна. За би яг тэр үед яг ганц яг запас нэсэн юм байна. За баярлаа. Окей, яг би рил явуулсан л та. Тэгэл хөөш гэл яг ингээл өөдцэн дээ баг ингээл юу хийх вэ энэ гэсэн бодсон мэдсэн чинь батагаас яг чат ирээл тэгэхээр би хөөй гэл энэ үнтэй ч яриа юм ярьч тийм үү гэж бодвол тэг би залгасан. Тэг бата авсан. Тэг битэр ярьсан. Тэгэд хоёул ер нь өмнө нь тэгэж нэг амар ярьж байгаагүй те. Хоёул ер нь нэг баг танихгүй те. Тэг ер нь бараг яг тэгэж ярьж нь болохоор чамтай бараг хоёр дахь л яг тэгж удаан хугацааны тийм харилцаар өрнүүлсэн кейс хийсэн бохоо. Тий. Хоёул чи хоёр удаа л уулзсан. Тий. Тэг сүүлд уулзгаад хоёулаа нэг баахан юм ярьж суусан. Тий. Сүүлд уулзсан. Хоёр дахь уулзалтан дээр. Тий. Тэгэл зүгээр санаандгүй тэгэл битээр уцаар ярьсан чинь амар яриа нийлж мэлээд бүр ингээд янз янзын сонин юм дээр амар тийм адилхан тийм үзэл бодолтой байж таарад. Тэгэл хоёлоо хийх үхий гэл. Ямархаа сонсогд юм бэ? Ер нь айгуу сонин хүмүүс ер нь зүгээр айгуу сонин гэдгээрээ айгуу сайн нийлээд тэгээ за ер нь энэ сонин юм чинь хоёр хүн хоорондоо ингээд хадгалах чинь айгуу хайр юм байна. Тэгээ бусдад ер нь жоохон хачин гэдгээр мэдрүүлээ гэдгээр энэ бүх юм эхэлсэн. Өөртөө тэнгийг төмөд задлах гаа сууж байна. Тий. Ерөнхийдөө бол товчоор. Саяны өрнүүлэлт ямар удаан болчих. За ямар ч юм тэгээд бид тэр мэдчилж байна. Тий одоо эхний дугаар за тэгээд за эхний дугаар тэгээд одоо ямар ч бэлтгэл баг ерөөсөө байхгүй зүршүүд эхэлж байна. Тэгээд голд нь тийм awkward яг чимээгүй болох үзэгдэл бол угаасаа зөндөө байгаа ах. Барин ингээд энэ талаас за би жанар яг нэг юм хэлэх байгаа юм болов уу эсвэл одоо би өөрийнхөө хэлэх юм болов уу гэд. Тэгээд эсвэл яг угаасаа л зүгээр хоёр хүн хоорондоо ярьж байгаа юм чинь нэгнийхээ хэлж байгаа юмыг голоос нь бас жоохон хальт тасалж орж ирээд тийм тэ ч юм уу эсвэл энэ яг ингэсэн шүү дээ гэх мөчөл аюу зөндөө байх бах. Тэгээд зүгээр ийм амар сүртэй подкаст ч юм одоо сонсож байгаа биш зүгээр л хажууд чинь хоёр хүн суугаад хоорондоо юм ярьж гин. Тэгээ тэр хоёрыг зүгээр ингээд хажуу хөндлөнгөө сонсоо сууж гинэ гэж хүлээж авбал айгу гоё байх гэж бодоод ийм ямар ч нэг тийм формат битэр бол хинтч зүгээр шууд эхлээл за эхлэе гэл ер нь эхэлсэн
амьдрал явж байна. Тий. Ер нь хий окей гэл яг шууд тэгэл эхэлсэн. Их юм бодож төлөвлөж мөлөвлөсөн юм бол тэр талах. Гэхдээ яг бас хүн юм чинь бас бодно л доо. Тийм гүн юм бол. Тэгэхээр бас хүн сонсчмоор ер нь юм хийчмээр энэ гэсэн нэг юм бодол байгаа. Тэгэл тэрнээсээ гадуур бол тэгэл заац тэгээд одоо явандаа болох л байлгүй дээ шууд бол хоёр гар цэвэр эхлүүлсэн. Ер нь бол нэг тийм хүн амьтанд ухаарал сургамж мургамж ер нь бол нэг тийм хүнд хэрэгтэй юм бол ярихгүй шүү. За битүүрээ одоо нээж байгаа одоо YouTube сувгны нэр одоо Амсхи энийг бол манай анар санаачилсан нэр байгаа. Нэрнийхээ одоо утга учирыг тайлбарж өгөх үү хүмүүст. Гэ энэ амар өмнө нь би нөгөө нэг одоо тэрийг яриад яах юм бэ? Зүгээр л нөгөө Амсхи гэдэг үг нөө өөрөө тэгэл яг утгаараа л Амсхи. Ингээл бүгдээрээ л завгүй ажил амьдрал хичээл сурлага гэл ингээл амьдралын урсгалд ороод бүгдээрээ завгүй явж байгаа. Тэгээд тэр хоорондоо нэг тийм нэг гүнд юм үе юм бодоод байхгүй. Нэг юм сонссон ч тэрнээсээ заавал нэг юм гэд тархиндаа үлдээх ёстой юм шиг тийм ерөнхийдөө тиймэрхүү л мэдрэмжтэй жоохон дарамттай ер нь бол өдөр хамгийн өнгөрөөдөг үед бол цөөнгүй шүү дээ. Тийм болохоор зүгээр л хэдүүлээ те завгүй амьдрал ажил амьдралынхаа дундуур зүгээр л нэг ингээл найзуудаараа сууж байгаа юм шиг нэг найзтайгаа уцаар ярьж байгаа юм шиг юм уу. Зөв ингээл жоохон амс хийгээл нэг өөр илүү дутуу тийм амьдралын асуудлаа бодохгүй. Тийм бүх юмнаас нэг жоохон амс хийцгээе л гэсэн утгатай юм байгаа юм. Тэрийг би бас анх сонсчоод гэтээ нэрэл одоо тий Японд ч байсан Монголд ч байсан бүгдээрээ л ялангуяа манай үеийнхэн шүү дээ 24, 25, 23 ээлдэшүү 26, 27 тэгэл бүгдээрээ л өдөртмөх амьдралд амар завгүй өөрөөсөө юм хийх гэж амар хичээгээл нэг стажих амьсгаа авах завгүй баг амьсгалж байгаа гэдгийг анзаарахгүй явсаар идэл өдрөө хоног дуусчаад тэгээд битэрээ ч гэсэн тэгэл 7 хоног тий 5 өдөр нар сая ярьсаар барыг 6 өдөр ингээл өглөө босоод ажилдаа явбал орой ажилласаа тарж ирээл ерөөсөө юу лээ энэ чинь яг амьдраад байгаа илүү амьд байгаа дэлөө гэдгээ барыг ингээд жоохон ухаарах сөхөөгөө явсаар адил ер нь ингээд амьдрал өрнөөд тэгээд нэг мэдчихэл ер нь айгу дуусах дөгцөн ямар амар харанхуй өгүүлбэр. Гэтэ ер нь бас үний юм шиг үлээ. Ингээл сте жинхэнэ яастаа за 20 гарчлаа амьдрал эхэллээ гэж та ингээл гэж явж идэл тэгэл нэг мэдчих чинь барыг амьдрал дуусах цаг болсон. Барыг 60 70 нас болсон. Тэгэл юу би юу амьдрал байгаа гэдэг ер нь айгу тийм одоо хим маягаар байдаг хүмүүс одоо дийлхийн юм шиг санагддаг болцсон. Тэгээ тэр үед зүгээр тэр үед гэхээсээ тэр үеийг нь одоо ингээд тэг гаднаас ингэж үүсгэж өгөөд хоёр шал танихгүй хоёр нөхөр тэг ямар сонь өөрсдийнхөө амар сонь юмнуудыг яриад энэ хоёрыг яаж ч одоо хүлээж авчулж жааж хийж болно энэ хоёр ямар сони юм яриад байгаа юм бэ ч юм уу эсвэл нэрээ би бас ингэж боддөө шүү дээ тэгэл надад бас ингэж адилхан сони юм боддог хүмүүс байт юм байна ч юм уу тиймэрхүү маягаар хүлээж аваад би ганцаараа хачин биш юм бэ би ганцаараа хачин биш юм байна бид нар бүгдээ хачин юм байна. Тийм битээр яг тэгж бодож эхлүүлсэн байхгүй хоорондоо юм яриад битээр яг гав ганцаараа сонирн биш юм байна гэдгийг яг ухаарсан баг. Тэг миний ч гэсэн айгүй энгийн хүмүүсээр хүрээлүүлдэг. Энгийн хүмүүсээр их ч юм хайш ингэтэй. Ер нь бол ингээд над шиг бас ингээд яг бодолтой тийм амар сонин амьдралын хэм маягтай. Хэм маяг гэхээс илүү тийм амьдралын үзэл бодолтой хүмүүс ер нь бол айгүй нэг амар амьдралд нь олон гарч ирж байгаагүй. Тэгээ тэгвэл чамтай бас яг ингээд тэг ярьж үзээд гэж энэ нөхөр чинь бас салхаатай явтай байж тээ гэж би бодож ирсэн. Гэтэ хоёлаа бүр хэд удаа шар ус боссон тэ нэгнийхээ ярианд. Харин ёо гэлбэр. Тинтэл. Тэрөөсөө нэг нь ерөөсөө юу ч яриаггүй багтал яг нөгөө хүн ингээд өөрийнх нь бүр яг ингээд бодож авдаг яг ингээд итгэж авдаг нэг амар сонь нэг хийдэг соньнуудыг яриад эхлэнгүүт пүү гэж одоо би энийг ерөөсөө өөрөө хийдэг гэж ерөөсөө нэг чилээгүй шүү дээ. Энэ нөхөр бүр зүгээр байж байгаа нь бас яг ийм юм биш гэж. Тиймэрхүү одоо ухаарлын мөчтөн ч одоо хайшаа яг тийм мөчөд айгу олон байсан болохоор тэр нэг энэ эхэлж байгаа гэж би бодож байна. Давхцлууд олон байсан л та. Тий. Одоо өнөөдөр 5 сарын 18-ны өдөр байна. Энэ хизээд
дугаарыг хизээ авахыг мэдгүй. Тэгээ бид хоёрын анх ингээд тэг юуж мэдхгүй. Би бол өстой подкаст хийн гэж подкаст хийж үзэх юмсаа л гэж яг хийж үзэхээс илүү зүгээр хин нэг миний ойрхон хин нэгэн подкаст хийгээд тэгээ бид нар подкастэнд зүгээр орж үзэх юмсаа гэж бодож ирсэнээс өөрөө ингээд одоо подкаст хөтлөөд явна гэж тест амьдралдаа төсөөлөөч үү. Тэгээ хүний амьдрал одоо сони юмар дүүр юм даа л гэж бодож байна. Амьдрал баялаг шүү дээ л гэдэг байна шүү дээ. Тэгээ одоо ийм одоо боломж өгсөн одоо анартаа баярлаа. Яана л та яана. Би нэг жижигхэн хурган туршлагатай юм аа гэснээс. Зүгээр би яг угаасаа өөрөө яг подкаст ч юм уу хийх сонирхолтой. Тэгээд хальт хийж эхлүүлчихсэн. Тэгээд тэрийг ерөөсөө хүмүүст нөгөө нэг зүгээр засаж масаж хүмүүст хүргэхээсээ өмнө тэгээд яг боломж нөхцөл нь болохоо байгаад болцсон байсан. Одоо үргэлжлүүлж байна. Тэгээд Питерс энэ зүгээр одоо нөгөө сая хальт яриад танилцуулга маяг юм даа. Ямар ч нэг тиймэрхүү санаа зовж мөхгүй зүгээр ямар ч бараг фильтргүү ингээд яриа өрнүүлье гэсэн ер нь зоригтой байгаа гэх юм уу. Ингээд одоо ингээд газрын гаваас яаж олцсон мэддэхгүй нэг хоёр нөхөр яг хоорондоо таараад гэсэн амар санаа нэлж подкаст ихлүүлснэ. Яна хүн одоо ингээд ийм оруулж хүмүүсд юу гэж бодох вэ гэж бодох чинь өөрөө амар мангар санагтаа. Тэгээд ер нь бол энд ярьж байгаа ер нь бол юмнууд бараг бүгдээр үнэн. Тэгээд тэ Тэгэл яг за тэгээд явандаа ойлгондоо яагаад би тэр өөртөө яг хачин хүмүүс гэж хэлээд байгаа нь угаасаа сонсогдно, харагдана, мэдрэгдэн. Тэгээ сонсогдно. Тэгээ баг явандаа баг үнэртэн. Тий. Гэтэ тэр болтол бас хэр хол явах нь бас жоохон учир битүүлэгтэй ер нь. Эхлээд тэгээ бодсон л доо эхлээд юурээс амар сонсон юм яриад эхлэх юм бол хүмүүс үргэх чинь гэж бодов. Хоёр мэдэл бодоо хоёр нөхөр яг нэг юм подкаст эхлүүлсэн. Зүгээр гид амар сонсон юм яриад эхлэхээр хүмүүс ч юу ч бодох юм байгаа тий. Жохон ингээ аачмаар ингээ жохон уусгаж агаад за энэ хоёр ч бас дажгүй хүмүүс юм байна та гэж бодоод эхлэнгүүд нь шууд ингээ дасгаж байгаа. Маа гэдэг худлаа ирсэн. Яг үндэ хачин хүмүүс ирсэн. Гэхдээ хачин гэдгээ эхнээс нь сануулж хэлсэн шүү. Тий. Сэтгэлээ бэлтцгээ. Тэгээ тийм шалтгаанаар өнөөдөр юу нэг айгу аачлаарай. Тийм зүгээр өнөөдөр зүгээр ярих юм зүгээр л битээр өөртөөхөө зүгээр л яаж шухан ач турдаг хүмүүс яг ямар хоёр баач кавэ гэдгээ зүгээр яг товчхон ярих гэж бодсон юм. Тийм битээр бол яг тус-тусдаа хоёр өөр хотод ажиллаа хийнгээ амьдэрдэг ганцаараа амьдэрдэг хоёлаа тийм хүмүүс байна. Тийм Японд ингээд одоо ганц би амьдралаар амьдарч байгаа хоёр хүний амьдралыг зах тухаас нь танилцуулъя гэх юм юу гэх юм. Энэ үгийг яаж ер нь монголоор орчуулдаг? Ганцаар амьдрах гэх. Тийм ганцаараа л амьдрах юм да тий. Ганц би амьдрал. Тийм ганцаараа ганц би амьдрал бас биш ээ. Ганцаараа л амьдрах юм да. Тэг ганцаараа л амьдрах. Яг ганц би л дээ. Гэхдээ бас тэр ганц би дотроо бас ганцаар амьдарч байгаа. Гэр бүл ерөөсөө найз майз ерөөсөө хүнтэй хамт амьдраагүй. Ганц би гоцон толгой амьдрал. Гон би гоцон толгой. Тий, гон би гоцон толгой амьдрал. Oh shit. Гахаж байна уу яач вэ? За миний хувьд бол яг цор ганцаараа амьдраад яг бие даагаад яг нэг 7 хоногийн 5 өдрийн яг бүтэн цагийн ажиллаа хийнгээ амьдраад яг 1 жил болж байна одоо. Бата бол одоохондоо бутга. Би бол ганцаараа амьдраад яг цор ганцаараа амьдэрсэн гэдэг юм бол яг цаг хугацааны хувьар одоо 3 дахь жил эхэлж байна.
Японд ирээд 4 дахь жил болж байна. Тэгээд тэрнийхөө яг 1 жилийн хугацаанд ер нь бол одоо хожи их сургуулийнхаа хажууд найзуудтайгаа хамт амьдардаг байсан. Ер нь хүнтэй хамт амьдардаг байсан. Тэрнээ өмнө нь болохоор 2 жил сургаан цараа амьдарч агаад тэгээд нүгээд хүмүүстэй хамт амьдарч эхлээд 1 жил орчим хүмүүстэй хамт амьдраад тэгээд буцаад одоо яг ажлынхаа байранд ирээд одоо яг ганцаараа амьдрах бол 3 дахь жил эхэлж байгаа. Эхлээ явж байгаа. Тэгэхээр ер нь бол чиний хажууд ер нь жоохон туршлагачсан. Тэ. Миний саяны ботго гэдэг нь оюу шүү. Нөө нэг ажил Сарариман гэдэг утгаар хэлсэн. Тэ. Японы компанид ажилладаг өөр тус-тусдаа. Би бол дөнгөж анх удаа шууд зөрөгтэйгээр бие дааж ч үзээгүй, ганцаараа ч амьдарч үзээгүй, ээж аваасаа холтож үзээгүй, хилийндээс алхаж үзээгүй байж байгаа зүгээр шууд зөрөглөөл ажилд ороод шууд ганцаараа амьдрна гэж хүрээд ирсэн. Бүх юм яг анхных бүх юм одоо ч бараг шинэ байхаа болж эхэлж байна дөө. Амьдралтаа дасаад. Одоо ч мууцаж одоо цав гори ганцаараа амьдраад 1 жилийн өрийг үтцсэн биз дээ. Үнэхээр л яг ганцаараа. Яг энэ хоттооч ганцаараа. За ганцаараа амьдралын талаар тэгвэл яг нэрэн ширээний ярихаас өмнө чиний хамгийн анх Японд яаж ирснээ чинь сонсъё л доо. Тэ хаана яаж ирнэ яг ирсэн? Ямар замаар ирсэн гэх юм уу? Ямар сургууль төгсөөд? Мэргэжлэрээ шүтээс төгсөөд шүтээсийг 2 жилийн өмнө төгсөөд тэгээд уусаа Японы сонирхолтой байсан. Япон хэл яг оюутан байхдаа сурсан байсан. Тэгээд сургуулаа төгссөнийхөө дараа нэг хэсэг Монголд ажиллах гэж үзсэн юм аа. Дадлага хийжсэн компанид 2 сар ажиллаж агаад тэгээ нэг л болж өгөхгүй. Тэгээд зуучлалын компаниуд юу нэх байд юм дөө Японоор ажил зуучилдаг. Япон хэлтэй эсвэл ингээд салбарда яг тухайн салбарын ажил үнэхээр хэр түгээмэл байна гэдгээс шалтгаалаад манай барилгын салбар бол ер нь бол амар хүн авдаг юм байлээ. Зөв миний анзаарснаар шүү. Тэгэл яг нэг компани Японы яг хүний нөөцийн тийм зуучилдаг компани байсан. Тэрнтэй холбогдоод эхний шатны ярилцлага өгөөл тэнцсэн. Тэгээд надаа компани танилцуулж өгөөд тэрэнд ярилцлага өгсөн. Тэгээд тэнцсэн. Япон хэл дээр бүгдээ. Тэгэл виз авах үзэлтэл тэгэл тэгж ингэж байгаа л. Ерөнхийдөө нэг хагас жилийн хугацаанд бол ирсэн шүү. Тийм лээ. Монголд тэгээд зүгээр их сургуультай Японд сурч байгаад нэг ямар ашиглахгүй байж байгаа та шууд энд ирээд орчинд нь ирээд шууд ингээ бүх юм Японоор болоод хүмүүсийн хоорондын яриаж гисэн бүгдээ цэвэр Японоор ирэхээр ямар байсан амар ядарсан уу? Амар тарих амар ядардаг гэсэн бүр амар ядардаг тархитлахаа бүр ядж хахад ингээд одоо Кёто ч нэг Кансай бэн гэдэг Японд бол нэг юм аялгаар ирдэг. Аялахтаа ирдэг. Бидний одоо сурах бичгээр үзсэн Япон хэлээс шал өөр ярианы хэл нь. Тэгэл дээрэс нь миний одоо ажиллаж байгаа газар гэх юм бол одоо хөвшин хүмүүс ихтэй ч гэдэг юм уу те. Тэгэл тиймгод Монголд ингээ хөвшин хүмүүс яаж аялахтаа яаж өөр ирдэг гэлээ. Тэмтэл яг адилхан. Японы хөвшин хүмүүс тэгээ дээрэс нь Кансай аялахтаа ирдэг. Тэгээ тиймгод бүр миний огт мэдхгүй Япон хэл дээр би шууд ингээд ороод ирчихэж байгаа болохоор амар зүс юу яриад байгаа нь юусэн ойлгохдохгүй бүр амар хэцүү байсан ингээд. Тэгэл яа энэ хүмүүс сабтайтлах яриад байна л. Тэгэл юм ойлгохгүй болгол нөөдөөс сууд эснэ. Хай. Өдөөс навал иничдэг гэсэн шүү. Энийгээ л. За чи яаж ирсэн? Яаж ирв? Ирээд ямар байв? Тэг би бол Японтой холбогдоод ер нь бол айгу удаж байгаа. Би 9-р ингээд төгсөөд технологийн коллежид орж исэн. Тэгээ коллеж болохоор угаасаа Японы системээр ер нь миний коллеж болохоор Японы системээр явж исэн болохоор угаасаа л төгсөөд
хаастал ямар нэгэн бодлоор ажиллах байна уу, сурах байна ямар ч Япон явна гэдэг уусаа зоригтой орцсон байсан. Тэгээд тэр үеэс Япон хэл үсэгнээс нь эхлээд сурч эхлээд багаар сурсаар агаад. Тэгээд би хамгийн сүүлд Японд ирдэг нь болохоор одоогоос 3 жилийн өмнө, одоо 4 жил гэхэд 3 жилийн өмнө их сургуульд сурахаар ирэхээс өмнө болохоор Японд 3 удаа ирээд үзсэн байсан. Богино хугацаагаар. Тэгээ тийм байсан болохоор хэлний хувьд ч юм уу орчны хувьд надад тийм шок нь бол хамаагүй гайгүй байсан гэж би бодд юм уу. Тийм тэр бол айгу тэр бол айгу адсаас. Гэтэ бүр яг амар багаар өөрийгөө тасгасан. Эхлээд 7 хоногор ирээд дараа нь 3-7 хоногор ирээд дараа нь 4-7 хоногор ирж исэн. Тэгээ ирж байгаа зорилгууд нь бүгдээрээ өөр байсан болохоор айгу зүгээрс. Эхлээд нэг аялал жуулчлалын шугамар дараа нь яг юм сургуулийн дадлагаар тэгээд 3 удаа болохоор яг компани ажлын дадлагаар ирж исэн. Тэнгүүд тэгээд аяллаар явах ямар үдээ, сургуульд нь сурах ямар үдээ, тэгээд ажиллах бас ямар үдээ гэдгийг ер нь бол баг Япон ирэхээс өмнө бүр бүгдийг үзсэн байсан болохоор надад хамаагүй дээр байсан байх гэж би боддгоо. Тийм байх тий. Тий. Айгу азтай нэг бодлын. Тэгээд нэг бодлын амар жоохон булгаатай, жоохон бус хүмүүсийн яриад жоохон булгаацсан юм санагддаг. Их сургуульч гэсэн тэгээ Монгол хүмүүс ер нь бол надтай нэгэн зэрэг ирсэн Монгол хүмүүс айгу их байдаг гэсэн. Би чинь шууд Монголд сурж байгаа. Яг бид нар бүгдээрээ л хэлний бэлтгэл мэлгэлж ерөөсөн явахгүй. Тэгээ шууд Монголд сурж байгаа л төгсөөл нэг хагас жил Монголдоо хэлний бэлтгэл хийнэ үү хийгээл. Тэгээд Японы их сургуулийн 3 дахь курсээс шууд илж орж байгаа шүү дээ. Тэгээд тэнгүүт анх удаа Японд ирж байгаа эсвэл анх удаа ганцаараа амьдарч ирж байгаа хүүхдүүд ирээд юу нь айгу хүүхдүүд айгу цочирддог. Монгол гэлтгүү гадаад тийм Монгол гэлтгүү Монгол гадаад гэлтгүү Япон хүүхдүүд нь ч гэсэн амар цочирддог. Тэгээ их сургууль болохоор энэ тэндээс хүүхдүүд нь ирээл анх удаа бүгдээрээ нэгэн зэрэг оюутны дотор байранд орж үзээл. Тэгээ би Монголоос ирээд 3 дахь курст ороод ганцаараа амьдрал эхэлж байна. Миний хажуудлын өрөөнд бас нэг Япон банд одоо коллежид төгсөөд анх удаа ганцаараа амьдрах гээд миний хажуудлын өрөөнд ирсэн байна. Ерөөс яг адилхан газар эхэлдэг. Зүгээр нэг ялгаа нь гэдэг юм бол гараад хичээлээ амар сайн ойлгодог, багш нарын харийг амар сайн ойлгодог. Бусад хүүхдүүдтэйгээ яг чөлөөтэй ярьж чаддаг гэдэг л асуудал байсан багш би боддог. Тэгээд ямар ч үстэмний хүүхдээс ер нь анх удаа тийм ганцаараа амьдарч эхлээд ер нь айгу цочирдол орсон юм шиг үлээ. Амар ганцаарддаг. Ялангуяа японочууд ч юм бол ялангуяа жижигсэн мэдж байгаа хүмүүсийн ерөөсөө нэг амар өөртөө нээдгүй хүмүүс айгу дотч бүр яг цэвэр бүр яг introvert гэхээс илүү бүр яг зүгээр яг ийм сонирн болтлоо дотгошоо байдаг хүмүүс. Зожиг. Тийм бүр яг тулцсан зожиг бүр нэг тийм ангид 3 дахь салааны хамгийн хойно ингээд бүтэн 11 жил суугаад хинтэж юм яриаггүй нэг тийм хүүхдүүдтэй анги нэг Монгол байдаг үсэн шүү дээ. Яг тийм. Гэтэ яг бүгдээрээ яг тийм зэ. Ерөөсөө ингээд тэ хөөе тэр хамгийн сот хүүхд тайжж байгаа гэдэг тэгсэн чинь багшаа би бэштэй гэдэг. Яасан гэдэг чинь зүгээр байгааг тань анзаараг хүүхд зүгээр дээрээс товцоо өгсөн байдаг. Яг тийм хүүхдүүд бол ер нь Япончууд ер нь л дийлэнх нь тэг өнгөд юу бид нарыг тоож найзлах нь гэдэгхээ хоорондоо уучраа олохгүй байгаа юм шиг яаж ч тэгээд дэвтэр ганцаар уучраа олох вэ. Тэгээд амар ярхинд ордог Монгол Японго. Монгол Японго. Гото. За. Тийм Японд нэг арх тамхин Монголтой харьцуулахад 20 наснаас эхэлдэг. Тэгвэл 3 дахь курс гэдэг чинь яг 20 гарч яг 20 хүрсэн нөхдөд орж ирж байгаа байхгүй юу? Тэгээд тэгэнгүүт аав ээжийнхээ хараа анилтаас гадуур тэгснэ ингээд яг үеийнхээ хүүхдүүдээр хүрээлэгдсэн тэгэнгүүт 20 гарч байгаа дүнг яг дуугч зөвшөөрлөө авсан хүмүүс ч юу юм бэ? Уун штий өөр яах юм. Тийм биз дээ. Аа. Тийм хүмүүс юу нэг айгуу зөндөө байсан. Тэгээд энэ жоохон харанхуй яриа гэхдээ ер нь сэтгэл санаагаа бас ер нь хүмүүс айгуу хэцүүтэй юм шиг үлээ. Тэгээд гадаадад нь л яг хуу манай сургуульч бас айгуу олон Монгол үед айгуу олонтой байсан. Тэгээд бас гадаадад ер нь айгуу олонтой Индонез, Малайз айгуу олонтой. Тэгээд Япончууд биднэрт хэцүү байна гэлтгүү. Япончууд бас амар хэцүү байгаад манайх 4 оюутны дотор байртай байсан гэдэг хөнгүүд яг баталгаажсан тийм батны яриа биш ч гэсэн ер нь бол нэг дотор байранд бол яг нэг өрөөнд нь нэг Япон оюутан бол амиа оруулсан гэдэг үл яриа ер нь сургуулаа яриад тарцсан байсан.
Тэ ер нь яриаг сонсонгууд ерөөсө гадаад оюутнуудаас ерөөсө биш дандаа бүгд Япон хүмүүс байдаг гэсэн. Тэгэл яагаад гэлтэй тэнгүүдгүй юу гэсэн үг тэгэл хичээл амар хэцүү. Тэгэл хичээлэг үцэхгүй. Тэгээ шалгалтын дээр уунч мунаад уйлрах болсон болцсон ч юм уу. Тэгэл тэнгүүд амар яна. Тийм уйлрах болсон тэгээд амар ганцаартаад нэг амар стиклэр унцаа амар ганцаартцаа тэгэл ингээл яах вэ гэж явжсэн чинь нэг багш нар орж ирсэн. За чи уйлрах шүүгээ тэнгүүд. За үхээ гэж бодсон шүү. Тэгэл ерөөсөө айгу тийм сэтгэл жоохон султаа хүмүүс байдаг юм шиг надад санагцсан. Ер нь Япон оюутнуудтай ер нь жоохон ярьж үзье. Наад үйл явдал чинь бол надад бол яг зүгээр л баг хүн болгон тохиолдог энгийн үйл явдал шиг сонсогдоод байна. Тэр нь ерөөсөө тэгээд манай сургууль эсвэл ер нь тэгтээ бас тэр ер нь японочууд ерөө сонин гэдэг дундаа манай сургуулийн оюутнууд бас ер нь бүр онцгой сонин гэдэг яг нэг тийм тодорхойлт байсан юм шиг үлээ. Япон оюутнууд бас өөртөө заримдаа гайхдаг юм гээд. Үгүй ээ, эднийх угаасаа яг бөөнөрөө юм сонин нөхдүүдийг яг ингээд сургууль даяараа заяа амар сонин. Би өсрийг гайхдаг. Яаж явж байгаа ертөнцийн мухрын нэг сонин нөхдүүд манай сургуулийг олоод очсон болоо гэж бодмоор. Инженерийн чиглэл сонгож байгаа хүмүүс бүгдээр ер нь сонин хүмүүс юм шүү. Бас нийтлэг юм тэр л үстэй. Гото. Тэгээ би болохоор коллежаас эхлээд их сургуулаа хүртэл тэгээ одоо ч гэсэн яг сурж ажиллаж байгаа мэргэжил болохоор би механик инженер. Тэгээ манай сургууль инженероос тийм үү? Чи намайг механик сонсоогүй лөө? Сонсоогүй. Чи намайг юу гэж боддог гэсэн юм? Энэ ямар сонио асуулт вэ? Чи намайг яг ямар хүн гэж боддог гэсэн юм? Мэдхгүй би одоо нөгөө эдтэй адилхан цахилгаан электроник энтер юм болов гэж зүгээр л асуувал би тэгж л бодож ийн гэж хэлэх байсан. Тэрнээс юустай сонсоогүй мэдээгүй. Намайг хүмүүс механик гэхээр гайхаад идэв чинь. Юу чи цахилгаан биш юм уу? Би тийм амар цахилгаан царилт юм шиг байгаа. Үгүй нөгөө эргэн тойрны хүмүүс бүгдээрээ цахилгаан болохоор тэр дашраараа зүгээр цахилгаан гэж бодогдсон юм шүү. Намайг компанид орсны дараа ч гэсэн компанид ороход дараа ч гэсэн би механик төгссөн гэдэг юм уу? Пүү тийм чи цахилгаан биш байсан юм уу гэд. Би тэгээд яа одоо үсэн дандаа өрөөцөө явдаг болохоор дандаа тогон цохилж явдаг гэж бодд юм хайш хүмүүс. Би өсөрийг гайхдаг. Яа л та. Тэгтээ чамаас одоо мэрэгжил хангалдаг гэхээр одоо үс нь өргөр тэгэл тэгэнгүүт за энэ нөхөр зоолтой өдөрт нэг тогон цохилж байгаа гэж боддог. Тэгээ хүмүүс тэгж л боддог юм шиг үлээ. Би сая гайхдаг. За үүсэл. Тэгэнгүүт би юу ярьжсэн мартчихлаа. Би механикийн инженерээр сурч ирсэн. Тэгэнгүүт тэр механик инженерийн талаар юу ярьчихсэн юм болоо. Тэгэнгүүт тэгэнгүүт маа сургуулиас инженерүүд очив. Инженерийн сургууль тэгэл хүүхдүүд нь ингээл элдв бусан юм хийгээл юу нээр ийш тийшээ ингээл явж маад. Тэгэнгүүт инженер гэхээр л бас нэг тийм жоохон зочин үед юм уу яа тийм нэг бүүнөрөө нэг жоохон сонирхтууд л үүдээ суу маа сургуулал. Тэгээ би их сургуулиас бол яг нэг дажгүй яг ярьдаг бас яг нэг Японы айцтай. Тэгээд ер нь бус нь бол дандаа Монгол тэгээд дандаа гадаад хүмүүстэй л ер нь хамгийн харцдаг байсан. Тэгээд тэр үес гэтээ яг би боддоо шүү. За. Ингээд та нарыг би яг зүгээр ингээ хараад гоё юм уу гэж яг дандаа банк бодогддог байхгүй юу? Тэгээд ингээд би чи энэ хотод ирээд ингээд таньдаг монгол хүн байхгүй, ойрхон монгол хүн байхгүй. Яг жинкнээсээ ойр ганцаараа. Тэгээ ингээд хэцүү байсан ч гэсэн ингээд ойрхон уулзах хүн байхгүй. Тэгээ та хэдтэй уулзъягээд очие гэсэн чинь ингээд би заавал ингээд 2-7 хоногийн өмнө ингээд төлөвлөж ийж тэгээд 5 дахь оройноо гарч ийж очоод нэг хончоод тэгээ буцаад тариад тэгээ яг нэг тийм бүтэн 2-3 өдрийн тийм төлөвлөгөө ингээд 3 өдрийн тийм ажил болчдөг. Тэгэл мэдгүй ингээд зөв заримдаа би ингээд ганцаараа ингээд амар хэцүү ч юм уу ганцаардад байж хахтай ингээд ятаж зүгээр л ингээд ойлоноо жоо юм яриа суух. Тгийгээл 10 минутын дараа ингээд нэг компанигийн гадаа ч юм уу суугаал ингээд юм ярих хүн байхгүй байна гэдэг мэдрэмж амар гонхтой. Тэг ингээд юу ч болсон гэсэн тэгэл яг тухайн цаг мөчид хэцүү юм болсон ч гэсэн тэрийг яаж иж ганцаараа давахчих гарахгүй бол болохгүй. Тэгэл та хэд ингээд харангууд ингээд бөөндөө тэгэл гоё ингээд
Мэдээж хувь байнга бүүндээ бужигнаад байгаа гэсэн юм биш л дээ. Тэгтэл ингээ ядаж нэг ойрхон хүний бараа байна гэдэг нь гоё юм да гэж байнга боддог гэсэн. Ингээд харин заримдаа ингээд хүмүүсийн зүгээр ямар нэг юм хамт хийхгүй ч юм уу эсвэл хамт ерөөс огт ярихгүй ч гэсэн нэг ийм хүн байгаа да гэж бодох мэдрэмж ингээд амар тийм сэтгэл амар амгалан өвт юм шиг санагддаг. Яг нэг хэд удаа бүр ингээд амар хэцүү байсан юм аа. Амар хэцүү мэдрэмжтэй байсан юм аа. Яг нэг бүр яг тэгж бодогдсон байлээ ингээд амар ганцаардаа тийм амар хэцүү асуудалтай болоод ингээд бүр хэцүү шаналаад гониглаад амар хэцүү байгаад дээр нэмэгдээд би ингээд ганцаараа байгаа гэдгийг мэдрэх мэдрэмж амар новшээ. Ядаж ингээд хүн ингээд хэцүү юм болсон ч гэсэн хин нэгэнтэй яриад гадагшлуулахыг хүснэ тийм мэдээж. Тэгэл тэгэнгუთ ингээд ярилцъя гэсэн ч гарын орё гэсэн ч хүн байхгүй. Тэр ер нь амар муха мэдрэмж байсан. Яг мэдээж дотн японочууд байгаа л да. Гэхдээ ингээд японочууд ч ямар илээ. Ингээд шөнөөрөө холиож авах юмэрээ сууя гэдэг юм гоо тгий гэхүү гэдэг бас асуудалтай. Тэгээ дээрэс нь ингээд за тгий гэлээч гэсэн би өөрөө нөгөө нэг японоор бас тэгж амар тийм гүнзгий сэтгэл мэдрэмжээ ярих хэмжээний биш болохоор бүр сүултээ баг зүгээр л нэмээд япон хэл чадахгүй байгаадаа баг нэмээд гутраад бүр тийм болчих юм шиг санагдана. Энтэсийг ин японочтой ярихаар тийдэж чаа ингээд амар ингээд ажил ингээд хараал амар стресстэй амар ядарсан. Уус ингээд өглөөнөөс хойш эхлээ бүр 9 цаг тасралтгүй ингээд тархин битүү ингээд япон хэл дээр ингээд ажиллаад японоор яриад тэгээ японоор ингээд давхар одоо мэдээлэл хүлээж аваад бүгд ингээд боловсруулж байгаа шүү дээ. Тэгээ тэнгуүтэй үнэхээр яг тухайн өдрийн япон хэл дуустдаг байхгүй юу? Би тэр тийш нэрлэдэг. Тэгээ лимит байдаг. Тэгээ яг өдрийн яг лимиттэй бүр ингээд үнэхээр яг толгой бүр ингээд болчтой. Тэгээд манай ингээд миний энд нэг байдаг манай хамт ажилладаг нэг банд яг тэрийг мэддэг. Тэгээ би ингээд нэг юм ингээд ярих гэж оролдож байгаа л ингээд тэгээд санаа алдаал. Яг нэг тийм санаа алдалтай байдаг те. Харин тийм ингээд хамаг сэтгэл зовнил нь ингээд биеэс гадагшлах гэж оролж байгаа шиг ингээд за өнөөдөр худлаа байна гэж тэгэл тэнгууд барыг нам хэлхээс өмнө нам нөгөө байд. Тэс японч дууссан. Тэр анхны ганцаардл хамгийн дөнгөж ирчээд Ослэр дөнгөж ирчээд нөгөө шир хаваасан дэс ахгүй юу? Гадаадууд Итали, Австралиас ирсэн хүмүүс байдаг үсэ. Америкс. Тэгээд тэр шир хаваасанда байхад ингээд бас шир хаваасан дээр мэдээж ингээд хүмүүстэй орой ингээд таарч марахт ингээд юм яриш тагалтайгаан цуг мөг юм чи ингээд өдөр нь яаж өнгөрөө яасан ингээд нэг юм амир ярэ нэг Австрали гэдэг гэсэн хэвгүй. Яа бүр үнэхээр амир идэрдэг гэсэн зөө. Ингээд өглөөнөөс ингээд орой ажил тарах хүртлээ ингээд 8 цаг Японоор ажил хийж байгаа штэ. Япон хэл дээр. Тэгэл Япон хэлэл ингээл ирээд удаачгүй байсан ингээл ярих гэж бүр ингээл төгтөрч гацаж ярьж муураал нөгөөтгөө ойлгох гол бүр ингээл тарих бүр амар ядраал. Тэгэл өдөржингөө Японоор ярьж Японоор ингээл юм ярьж байгаа л орой ингээл гэртээ харангуут өдөөс англиар нэг хүн hi how's your day гэж оноо заяа. Тэгэл би ингээл нөгөөтг нь япон хэлгүй ядчих байгаа заяа. Англиар ярих гал төгдөрж байгаа л сүулдэ ядраал ингээд англиар ярих гэхээр ингээд японоор ингээд төрүүлж ингээд үг гардаг болсон. Тийм багаад. Тийм ингээд англи япон хандлтаа л бүр ингээд сүултэ утгаа алхаа байгаа л тэгэл зүгээр л санаа алдаал. За бай гэж төрөөрөө. Ингээд өдөржингөө тэгж тархиа ажилласан эцэстээ ингээд орой яг ингээд дахиад ирээд яг хүнтэй ингээд юм ярина ингээд тэгэхээр ингээд бас яг нэг тийм ингээд амсгаа яа бүр нэг юм монголоор ярихаас хүртлээ ингээд нэг тийм ядарсан ингээд
бүр юу ч хийх ямар ч гөлөлтөг үе. Бүр үнэхээр гөлөлт бүр яг үнэхээр сэтгэл рүү орчих. Тийм. Аа. Ханлуу хараад ингээд нэг өөрөө өөртөө ярьдаг хүмүүс хүртлээ ингээд өөрийнхөө холоогч сонсохоос дургүй хүрсэн ингээд нэг юм бодонгод очиж жоо чимээгөө жоо хамраат ихлээ. Яг тэр гөлөлтийн үед нэг хүн хай хавас ирдэ гэж ороод ирэхээр бас дотроо ёо бис. Би зүгээр л хоолоо хийж авчаад дээш ороод идмээр байгаа аахгүй юу гэж дотроо бодож байгаа юм. Тэгээд өөдөөс нь инээгээл. Үнэхээр бас яг өөр хэл дээр бодоод өөр хэл дээр яг ингээд яриад тэгээд яг үнэхээр бас яг одоо сурдаг л ах та. Тэгээд одоо бол би ч одоо яг ажилд ороод одоо сар хагас болж байна одоо. Тэгээд тэгэнгүүт бас л стил ядралттай л байгаа. Тэгээд жоохон тасч эхлэх гээл ах шиг байна. Өөсөө чамаас нэг юм асууж байгаа. Асчуулч тийм. Чи одоо ер нь ингээд дассан уу? Ер нь бүтэн одоо жил ингээд энд одоо ингээд ажиллаж штэ. Тэгэхээр ингээд өдөр болгоо ингээд өдөржингөө Япон хэл одоо ингээд ер нь дасаад тэгээд тэрэгч ингээд ядрах нь арай багасч гин үү? Багасуу. Бүр ингээд 50 байх байдал нь ихтэй бүр гүлээдэг болсон шүү дээ. 50-аар гүлээдэг болсон. Зүгээр ингээл манай бяцлаглын багшаас хэлжсэн ингээд та нар ингээ хангалттай бяцлагаад байх юм бол ингээд зүгээр л өдөр тутамдаа ингээд ямар нэг мөчөд бяцлагдаг болчтой ингээд тэр шиг зүгээр хитрхи удаа гөлөөсөр хагаад ингээ өдөрт ингээ зүгээр юу ч болоогоо зүгээр гөлөөдөг болсон юм шиг өөр. Манай ажилчин бас амар гоё болохоор ажлын хамт олон гоё болохоор тэгэл яг одоо ингээд нөө японочдод чинь нэг тийм робот шиг гэдэг чинь ажил дээр яг ингээд юм өөр дүр төрхтэй ингээд скарасаватиса симасе хай гэл нэг тийм байдаг шүү дээ. Би ерөөсөө тийм биш байхгүй юу. Одоо ингээд орчинд нь ажиллаж байгаа юм чи мэдээж тех ёстой л да тех үедээ тэрэн гэхдээ би ингээд яг хамт яг нүүр тулж ажилтдаг хүмүүсийн хажууд би яг өөрийгөө ямар хүн бэ гэдгээ ингээд таниулсан болохоор илүү чөлөөтэй илүү өөрөөрөө ингээд ажлын байран дээр байж чаддаг гэх юм уу. Одоо жишээ нь ингээд одоо бучоог юу гэх юм? Менежерээс жоохон дэшээ те. Хэлцийн дарга юм уу? Бучоог. Тэгээд янгот ингээд одоо тэр даргатайгаа ингээд одоо яг нүүрт тулж яг ингээд туслах маягаар нь ажилтдаг байхгүй. Тэгээд янгот ингээд би бас ингээд эхлээд би өөрөө ингээд японочд шиг байж чадахгүй. Тэднэрсээ тэгж ярилцаж ингээд тийм дүр төрхтэй ажиллаж чадахгүй нэгдүүдээ би амар ингээд сэтгэл санаагаар унаад байдаг ус байхгүй ингээд одоо саний хэлсэн шигтэй хай сэмасе хай гэл нэг тийм байж чадахгүй ингээд надаас яаж ч тийм ингээд зан араншин ингээд үг хэл гарахгүй байгаа юм чинь. Тэгэл би зүгээр ингээд багаар эргэн тойрныхаа ажилтдаг хүмүүстэй өөрийгөө юу ямар хүн бэ гэдгээ мэддүүлээд одоо бол би зүгээр л ингээл тэр даргатайгаа зүгээр ингээл юм ярихтаа ингээл зүгээр баг ингээл за өнөөдөр жоохон залах ураад наваа ахаа нэмэрэл заяа бүр ингээ сандал дээр ингээ хөлөө нуудлаа захилаас уцсан ингээ захил руугаа баг ингээ нэг нүдээр ингээ нойр мөнгө харж мараас уцсан заяа тэгснэ ингээ гэл бүр ингээ яг зүгээр миний байгаа байдал нэг тийм ажил хийх хүсэлгүй байгаа гэдэг юм бол биш зүгээр л ингээд их тийм хитрхи өөрийнхөө 50 байгаа марзганж байгаа гэх юм уу миний одоо тэгэл одоо ингээд хийсэн юм ингээд шалгуулалт янгот энэ дэр чи ингээд бичих шаардлагагүй шүү дээ энийг чи хин чарсан ойлгож штэ гэл надад тэнгот би зүрүүлэл наадах чинь би хараад ойлгохгүй гэл тэнгот ингээд нэгэл яа чи нэрээ бүтэхгүй байлгээ наваг шатлаад зүгээр яг миний ингээд ажил хийх нэг тийм одоо тухтай үр бүтээлтэй ажил хийх тийм характер нь тийм гэх юм уу. Тэгээд угаасаа ажлын байранд нэг тийм арай өөр амьсгал оруулалт юм шиг санагдаад тийм. Манайхан ч гэсэн нэг намайг ингээд юм дөө гэж сурцсан тэгэл. Юу ч хэлэхгүй тэгэл баг тэр чигээр намайг хүлээгээд авцсан. Тэгээд тийм болохоор бас амар амар гэдэг юм уу ажил өстой амар гэдэг шүү дээ. Чи ингээд японоор ярихаар заах юм байхгүй. Чиний ярьж байгаа ингээд тэр яг тухайн үеийн зам төлөвч нь одоо юу гэр чи ингээд чиний хүн чинь ингээд өөрчлөгддөг үү? Яг ингээд монголоор ярьж байгаа анар нэг өөр, японоор ярьж байгаа анар нэг юм зааш нь хэр ялгаатай байдаг вэ?
Би одоо монголоор бол амар нахал нэхгүй юу? За японоор яа тий. Тэгээд японоор би амар игдэт болчдөг. Ингээд юу ааштай япон хэлж өөрөө нэг тийм юм хэл штэ. Тэгээд тэнгууд би нэг бас ингээд шууд ингээд ярьж чадахгүй штэ бас дунд нь жоохон ингээ үгээ бодно ингээ бодолт пауз маус авна штэ. Тэгээд тэнгууд ингээд амар үгээ зөөгөөл ингээл тэгэл үгээ бодож байхдаа ингээл сонин биеийн хилэмж гаргаал ингээл үгээ мартчих юм бол ярьж байгаа өндрөө хараал ингээл нэгдэрээ инээ чин заяа эсвэл ингээл өөдс нагаал гэл инээ чингод нөгөөдөл нь инээгээл ууралж чаддаг байхгүй өөдөөс бүр нэг тийм хактай болсон тий. Надад нэг л үйлчлэхгүй стратеги шиг сонсогдоод зүгээр ингээд загнуулж ирсэн өөдөөс нь эдгтэн үнд үйлчлээ. Загнуулж ирсэн өөдөөс нь инээс чи юунда инээгээд байгаас бүрийг уурлаад гэж зодол. Чи яаж чиний харьяа тий. Монгол, Япон. Миний Япон батаа болохоор бас нэг айгүй нэг тийм айгүй хөнгөн хүн болчт юм уу. Ингээд би ч одоо ингээд яг хөнгөн хинчээс одоо хайшин тэгээд нэг тийм юу ямар амьдрал нэг юм юу тоож байгаа юм байхгүй юм шиг нэг тийм болчт юм уу. Тэг ингээд ерөөсөө Японч тий чисээ хэлсэн шиг ингээд Япон хэлж байгаасаа нэг тиймэрхүү хэл штэ. Уусаа ингээд хүмүүс нь ч гэсэн өөртөө ингээд ярихдаа нэг юм бодохгүй ингээд so this name ингээд явчихдаг. Яг тийм хэл болохоор тэгээд яг хэллээр нэг чөлөөтэй ярьдаг. Тэг яг чөлөөтэй ойлгодог болохын тулд яг тэр хэлний яг үндсэн яг одоо нюанс юм уу яг тэр үндсэн зан чанарыг нь бас яг бид нэг ингэ сурахгүй болохгүй байгаа шүү дээ тий. Тэнгүү тийм юм сурчингууд яг тэр хэлээр ярьж байхдаа тийм болчтой юм шиг үлээ. Тэгээ миний бас нэг айгу муу зуршил байдаг юм гэдэг юм бол би ингээд сонсон юмаа шууд ингээд юу нэг ашиглаж гадаг талтай юм баггүй юу. Тэгээ би амар аниме үздэг. Тэгээ тэнгууд аниме дээр ч амар сонин ингээд амар сонин аялга орж ирнэ, сонин үг орж ирнэ. Тэгээд дадж байгаа нэг жоохон Япон комеди үздэг болсон чинь тэднэрийнх нь жокууд нь ингээд орж ирдэг болсон. Тэгээ тэнгууд амар сонин аялгаар ярьж мэрдэг болсон. Тэгээ одоо чинь ингээд Кёто гэдэг одоо Кёто бэн одоо тэр байгаа шүү дээ. Сайн аялга ярьсан шүү дээ. Концепт бэн. Тэгээ тэнгууд би бас нэг тим юмтай нэвтрүүлэг үзсэн чинь би тэрнээс олж барыг нэг 7 хоног орчим тийм сонин Кёто ч юм уу хаанах байлаа да Хоккайдо ч үл нэг тийм сонин аялгаар яриад тэгээд манайхан гайхаад өчиг өнгөрсөн 7 хоногийн 5 дахад зүгээр иржсэн мэт тэгээд юу сая хагсан буцаад аялжаад ирсэн юм уу гэд би бүр үгүй би зүгээр аниме үзээд өдөрсөн тийм хүм болсыг надад санагддаг. Япон хэл дээрх Япон өөрийгөө бас бүтээх хэрэгтэй юм болов уу? Тийм. Сая бодогдлоо. Ер нь хэлнийх нь үндсэн өөрөө айгүй нэг тийм жоохон зөөлхөн хэл гэх юм уу. Одоо чинь тэ одоо яг одоо зүгээр наацхан жишээ авахад Японд нэх гоё нэг тийм сэтгэл сэрэгтэл нэг юм хараамаар нэг тийм хараалаг хүртэл Япон хэл төр байдгүй үстэй. Одоо монголоор одоо новш гэхээс цаашаага ерөөсөө Япон хэл дээр ерөөсөө өөр хараал байдаг байхгүй юу? Ингээд өөрөөр ингээ амар тийм нэг гоё бүтээлчээр хараал хэлж болно те. Ерөөсөө ингээ нэг тийм бүтээлч. Тийм нэг тийм муулж байгаа нь хүртэл ингээд муулж байгаа юм шиг өөрөөсөө сонсогддгүү. Тийм ингээд ингээд нэг хүн өөдөөс амар тэнийг юм яриад ирэнгүүт Монголдээс бол чи солиороод байгаа юм. Япон зүгээр сонирхолтой юм те. Саад исэн. Тийм амширайсэн. Тийм үү гэдэг. Ямар сонирхолтой. За баяртай чадад тэгэж болцгоо. Өөдөөс. Надад яг тэг санагддаг ингээд Япончуудын тэр одоо биеийн хэлэмжийг Япончууд нэг өөрсдөө ойлгоно. Бид нэр яг тэгж дунд нь орж маш сайн уусахгүй л ойлгож чадахгүй. Чинь одоо ингээ хүнтэй юм ярьж байгаа тэр хүн ингээл өөдөөс хараад ингээл инээгээл тийш шүү ингээл тэгдэг. Тэгэл төв зүгээр эндэл гэж ихэндээ ер нь бол мэдхгүй хүмүүс бол тэгж харна штэ. Тэнгуут ингээ яг ингээ жоохон дасаад ирэнгуут энэ хүн ингээ цаанаа шал өөр юм бодсон байна да. Дургу байна да. Уралцсан байна да гэ. Тэгээ энэ хүн ч намайг өвхөөсэй гэж бодож байна да. Тэр нь ингээд эхэндээ ерөөсөө мэддэгддэггүй зүгээр л ингээ энийгээ л өдөөс хараад гоё ингээл амар гоё байгаад байгаа юм шиг яриад тэр нь яг үндэ ингээд яг
цаашлаад ингээд жоохон дасаад ирэнгүүт ингээд цаанаа бүр ингээд шал өөр юм бодоод тэнийг хөр үхээсээ гэлээдээс аваад энийг л хаа. Компанига захирал мөхөлтэй ярьж байхдаа ингээд нөгөө загц нарийн бичмээр захирлыг гарч байхдаа захирал энэ ингээд ингэсэн гэж захирлнаас нь уурлаад тэгэнгүүт уучлаарай харин тийм ээ миний бороо гэж тэгэнгүүт солиороо дагаарай чамаа тэгээд гэж жагаад өнөө орой тэг эзэнгөө тоосоо хүлээж байгаарай ухааны дотроо баг явахж бодож идэх үү. Ингээд цаанаа шал өөр юм бодоод идэг зүйлүүд амар мэддэгдээд байгаа. Тийм тэр нь тэгээ бүр японочууд нь тэгээд өөрсдөө тэр концептоо бүр ингээд хүлээн зөвшөөрсөн. Тэгээд одоо нөгөө тийм юу гэдэг үг хүртэл байдаг хонне татаймаа гэх татаймаа лээ. Тийм ингээд хонне нь болохоор яг тэр хүн ингээд дотроо юу гэж бодож байгаа. Тэгээ татаймаа нэг нь болохоор яг шууд утгаараа ингээд урдаа барьж байгаа одоо зааш нь урдаа үзүүлж байгаа царай. Тэгээд тэргээ ер нь яг өөртөө сайн юм гэж үздэг. Яагаад гэх юм бол одоо тэг ингээд одоо яг соёлын л нэг л хэлбэр юм да. Одоо нөгөө хүндээ муухай сэтгэл төрүүлчихгүй, нөгөө хүндээ тэ одоо шицрээ тийм таагүй сэтгэл төрүүлчихгүй л гэсэн зорилготой. Гэтэ тэр нь яг үндэ ингээ өөрсдөд нь амарлаа болоод идэв шүү дээ санагддаг. Нэг тийм өрөвдмөр штэ ер нь бол. Дургу бол дургугаач хэлж чадахгүй, ууралсан бол ууралснаас илэрхийлж чадахгүй нэг тийм. Тэгэл японочд ер нь айгу олноор амиа орлдог хүн. Юу хэлгээд юм хэлмээр байдаг. Тэгээ нөгөөдгийг хэлж чадахгүй тэгээд айж явсаар л тэгээд нөгөөх нь амин боогод тэгээд за барахгүй байна уу гэж. Нэгэнт тэгээд суудсан болохоор ингээд гадагшлуулж чадахгүй бүр яах учраалахгүй дотроо бүгсаар байгаа тэгээд өөртөө харин сая бодож байгаа юм шиг. Тэр нь аягаар нэгтэй санагддаг. Тэгээд одоо жилийн саяхан би яг саяхан би яг анзаарсан байхгүй ингээд би бүр яг ингээд бүчөөдөө тэр нэг дарагдаа ингээд бүр яг миний ингээд уур хүрсэн юм би шууд тэр ягшна шууд ахлахтаа тэр дарагдаа гаргаад ингээд хилцсэн байхгүй. Тэгээд тэр болохоор ингээд би нэг сая 4 сард баг корона байсан баха. Тэр корона тусаа 7 хоног амар хүнд өвдсөн байхгүй юу? Тэгээд манай менежер гэж үүдэх байхгүй юу? Тэгээд тэгсэн чинь манай дарга тэгж байна. Тэр менежер ингээд чамаг ингээд юу хэр байна яаж хийж ингээд ч одоо ингээд компани талаас ингээд яах гэж чамд ингээд санаа зовоод танаа гэрт чинь нэг ингээд очиод үзтiin билүү юу яаж жоох амьдарч гин гэд тийм ярьж илээ гэдэггүй юу? Тэгээд тэгэхээр би яасан ч яах вэ гэж би нэг юм бодоогүй. Нэг юм бодоогүй. Надад бол үнэхээр яасан ч яах вэ гэд нэг юм бодоогүй би тэгэл. За тэр хүмүүсээс яг нэгэнт тэр хүн тэгж хэлж байгаа бол за тэгээ би тэгээд цаг зав харж байгаа л бодож байгаа л тэр ихчд очиод хэллээ. Ингээд тэдэн сарын тэдний хагас өдөр ингээд таныг тэгж хэлж ингээд сонссон. Ингээд тэдэн сарын тэдний хагас өдөр ингээд манад ирж болно шүү би ингээд оолмол хүлээгээ байчаа гэдгсэн чинь. Юу гэлээ тийм үү яссэн за бодож байгаа тэргаа хэлье гэлтгсэн. За. Тэгсэн чинь ингээд дараагийн нэгтгэгт нь ингээд ажил дээр ирээ суужсэн чинь манай ахлах ингээд өөр газар тэгэхгүй офс нөр тэр ихчтэй. Тэгээд тэгсэн чинь манай дарга ирсэн. Өө нэр өглөө менежерээс ингээд дуудлага ирсэн. Ингээд тэгж чамд ингээд саад болоод явах вэ ингээд яах юм гэдэг жилээ гэдэг жаага байхгүй юу? Тэгсэн чинь миний ингээ амар уурчихсан. Би шууд ингээ бүчээр ахал дарга руугаа уурлаад ингээ даргадаа уурлаагүй яг тэр хүний ярьсан ярианд уурлаад би ингээ үгүй юу гэсэн юм бэ? Ямар хайш юм бэ? Заавал заагүй болохгүй шүү дээ. Наад хүн чи өөрөө эхлээд манад ирээ мэрий гэхээр тэгвэл би за окей гээд цаг зав гаргаад ингээ тэдэнд ирж болно шүү гэдгсэн чи өөстөө тийч яах юм аах юм тийч түг удмааргүй юм. Яага шилжганаад байгаа наатах чинь. Заавал завгүй болохгүй шүү дээ. Яагаад байгаа ингээд би шууд уурлаад тэгсэн чинь Япон хүний занан тийм юм аа. Тэр хэмжээнд ингээд чамд санаа тавьж ийн гэсэн утгаар л хэлж байгаа. Тэгээ ингээд чи яг чамаг шууд ингээд гэртээ ингээд Япон хүмүүс гэртээ хүн оруулах амар тийм цензуртэй гэдэг юм лээ шүү дээ. Ер нь хэр баргийн өнгөртөө оруулдаггүй. Тэгээ би болохоор ингээд нэг юм бодохгүй. Тэгдэг манай дэр тэдсараа дидэн гэсэн чинь нөгөө хүн гүүгөөстөө тэгш туугуудад яг уу гэдгсэн чинь би ингээд тэгээ тэр нь болохоор зүгээр л тэр хэмжээнд чамд ингээд санаа зовж байгаа шүү, анхаарал тавьж байгаа шүү гэсэн утгаар ингээд тэгж хэлсэн чинь би яг тэрнгийн ингээд яг японочууд яаж хэрэгэлдэг гэдгийг мэдэхгүй болохоор тэр үгийг
шууд дотор нь хүлээж одоо тэгвэл манай түрээ дээрээ гэлцэн чинь ингээд нөгөө өнө нь бүр ингээд улам надаа ингээд мэйваку ингээд төв болцсон юм шиг мэдрэмж авсан ч юм яасан ч мэдгүй амар хэцүү. Миний бүр яг тэгэхэд амар уурсахгүй юу. Яг та шалчганаад байгаа наадах чинь тийм бол тиймгүй болгүй үстэй гэж би шууд уурлаад гэсэн чинь бүчөө надаа ингээм амар хөөрхөн тайлбарлаж өгöd. Япон ингэт юм аа. Тэгэл тэр нь тэгээд ингээд бороо зүр ойлгогдчихжээ. Тэгээд энэ мэдчлэн ингээд иймэрхүү юмнууд ингээд ер нь бол болоод идэг. Харин ингээд Япончуудын зөвөр ингээд өөрсдийнх нь соёлынх нь нэг хэсэг угаасаа л болцсон. Тэгээд насаараа тэгээд амьдэрсэн одоо ингээд нөгөө нэг одоо Чоски гээд ийм одоо түгээмэл одоо нэг тийм хаанч бичигдээгүй. Гэхдээ ер нь энийг ер нь ингээд ер нь бүгдээрээ мэддэг. Одоо ингээд бүгдээрээ дагаж мөрддгөө гэсэн нэг тийм юмнууд одоо ямар ч улсын цэцэнд байгаа штэ. Тэгээд тийм үү тэрийг ингээд бид нар мэдэхгүй болохоор амар хэцүү байгааз. Тэгээд бид нар нөгөө одоо тийм түгээмэл мэдлэг гээд тархацсан болохоор яахгүй хинч бид нар зааж өгөхгүй. Тэгээд тэгснэ зааж өгөхгүй юм ч угаасаа бид нар ерөөсөө тэрийг мэдэхгүй. Тэгээ ингээд Япончууд нэг юм хэлэнгүүт ёстой юм шиг. Тий. Тэрүүгээр нь бид нар шууд ойлгоод тэгээд за гэж би бас яг сүүлийн хэд хоног ерөөсөө нэг тийм яг Япончууд яг тэрнийх нь хооронд ерөөсөө ингээд айгу яг сүүлийн хэд хоног биш юм байна. Анх ирчээл угаасаа за бид энэ хүүхдийг ингэж хэлж юм. Тэгэхээр яг ингэж бодож байгаа юм болов уу? Эсвэл яг ингэж бодож байгаа юм болов уу гэж нэг хэсэг амар их яс шатар даан тоглож байгаа юм шиг тий. Нүүдлийн цадлаа. Нэг таавар тааж тоглоод байгаа юм шиг. Тэгээ нүүд нь яаж тааврыг нь хариултыг нь ерөөсөө би өөрөө мэдэхгүй шүү дээ. Хүнээс нь тэгж асууж чадахгүй юм чинь. Бомстэй харьцах баслж байгаа хэцүү шүү тий ялтчихгүй. Тий. Чи одоо компанид чамд дасаад ирэхээр Дасаад ирэхээр гай бэлдээл гэх гэсэн юм да. Дасаад ирэхээр харин жоохон нэг уншиж сурдаг юм шиг үлээ. Чи компанид чинь чамаас өөр одоо монгол хүн байгаа юу? Хоёр монгол байсан, нэгэн сайхан ажиллаж солилцсон. Одоо нөгөө монголтой байгаа юм шүү дээ. Хоёулаа юм шүү дээ монголчууд. Хоёр ер нь хооронд их ярьж мэрч тийм. Ажлынхаа үеэр ч юм эсвэл өөр газар үт юм. Ерөөсөө зангаш тохирдоггүй. Бүр ерөөсөө. Тийм үү. Би вэштэй амьдралдаа ерөөсөө ингэж хүнд ингэж дургу би яг чамд хэлчихсэн шүү дээ нэг бүр үнэхээр ингээд үнэн сэтгэлээсээ ингээд нэг хүнийг ингээд хараад бүр ингээд санаа алдам хэмжээний ингээд энэ хүн ялтчихгүй мангар юм байна гэж яг бодогддог гэж яг хойлоо ярьжсэн шүү дээ. Яг тийм үү. Би бүр үнэхээр ингээд би ингээд тэр хүнийг тэгж бодож байгаагаараа би өөрийгөө ингээд муу хүнээр ингээд мэдэрч байгаа ч гэсэн бүр ингээд би энэ хүртэлх амьдрж ирэхдээ би хүнийг үнэхээр ингээд тэгж дургу хурж ингээд тэнийг гэж бодож байгаагүй заяа үнэн сэтгэлээсээ би үнэхээр хүнтэй ингээд ийг хичээж явдаг хүн байхгүй юу. Тэр хүнтэй бол би ингээд тэр хүнийг би бүтэн жил тэссэн заяа. Ингээд үг хэллээрээ үйлдэл ингээд зүгээр л ингээд амар дургу урагддаг заяа нэг тийм амар хэцүү. Тэгээ бас ингээд монгол хүмүүс байна да ингээд адилхан ингээд жоохон ингээд хамт ингээд юм ярьж сууй ч юм уу жоохон ингээд хамт ингээд гарч орё ч юм уу тэгээд тэгэхээр бүр үнэхээр яагаад ч болдоггүй заяа бүр үнэхээр л уур хүрээддэг. Зүгээр л уур хүрээддэг. Сүүлийн үед би зүгээр л тэр хүнтэй ингээд мэдлэг төдийд л бүр ингээд уур хүрээддэг амар дургуй төгөлцөн заяа. Яг үнэхээр үнэхээр дээр ярьжсэн нэг үнэхээр бүр нэг юм гомдмоор яг нэг тийм яг мангар хүмүүсийг үнэхээр бэд энтэй бүр ингээд өмнөөс нь бүр ингээд яагаад ингээд тийм юм болоо бүр ингээд өмнөөс нь бүр нэг тийм яг юунд гомдоод байгаа мэдгүй тэгэл нэг гомдоод идэв тийм. Бүр ингээд би яг бүр сүүлд яг 2 сарын өмнө тэр хүнийг хараад бүр ингээд санаа алдсан байхгүй бүр ингээд юм ирээ суучихт нь. Бүр үнэхээр хэлэхүүг болтдгоо заяа бүр яандаа л бүр үнэхээр л бүр гомдмоор тэнийг заяа ёо. За зөвхөн болохгүй нэ. Яа манай компанийн бас намайг хаяа тийж бодож байгаа хөтэй. Яа энийг юм бүр үнэхээр гомдмоор тэнийг ингэж.
Чигтээ бас нэг талаараа тэгвэл юу юм биш үү? Компани нэг тийм гоё Монгол уур амьсгал авчираад нэг тийм жоохон шинэ агаар үнэрлүүлж байгаа юм шүү. Монголын үнэртэй агаар үнэрлүүлж байгаа юм шүү нэг жоохон. Магадгүй. Бисаа компанийнхаа японочдыг харахаар жоохон тийм санагддаг шүү. Тэнэг гэдгийг мэддэг тэнэг гэж бас байгаа шүү дээ. Миний яриад байгаа нэг тэнэг гэдгийг мэддэггүй тэнэг. Тэгэхээр бүр хэцүү ярихад бүр хэцүү болчтой. Та нэг тийм л энэ за энэ сэдвийг ингээ хаа. Ингээ бодохоор яг одоо ингээ бүр ингээ зэвүү хүрээд тийм сонирн болоод байна. Бали. Зүрийг нөгөөгнийхээ талаар бодоод нөгөөгнийхээ талаар ярингууд ингээд уур нүрээд ингээд хамаг шараас нь орж. Аха. Зөвхөн компанийнхаа хамгийн анхны Монгол нөхгүй. Ер нь дэлхийд даяар салбартай. Яг компани болохоор тэгээд Япондоос амар бол хит уг нь юутай им төв салбартай үйлдвэртэй. Гэтэ яг төв компани болохоор миний одоо байгаа компани баггүй. Тэгээд анхных нь Монгол нь ер нь бас айгүй жоохон нэг тийм шин салхи үнэрлүүлж байгаа юм шиг надад хаяа айгүй мэдэр төртгөө. Хүний нөөцийг нь хүмүүс ингээд хаяа намаа гэсэн гайхаж магадчих. Тэгж байгаа би ч нэг яг Монгол дундаа бас айгүй сонир Монгол штэ. Одоо сонир монголчин жишээ Монгол хүн гэхдээ ингээд хүн яг Монгол нь асуудал нь биш яг зүгээр яг хинбэ гэдэг нь айгүй асуудал байгаа байхгүй юу? Би тэгээд хаяа санаа зовтгоо ингээд яа манай компанийнхаа бүх монголчуудыг нажиг нөхрөөд гэж бодчиход байт. Хаяа санаа зовтгоо. Тэг ингээд нүн хэл яриамаараа нугасаа би ингээд хамгийн анх ирчээд амар Япон хүн шиг байх гэж амар хичээдэг байсан. Одоо тэгэхээр амар өөрийгөө алдах юм санагдаад байт та. Тэр тийм байгааз ингээд за усын нуувал явсын даг гэдэг. Тэгээ одоо Японд нэгэн л одоо Японд сурах гад ирсэн, нэгэн Японд ажиллахыг шийдсэн байгаа юм чаа. Тэгэл Япон хүн аль болох ингээд уусаал явъя да гэдэг нэг тийм бодолтой. Япон яг тийм зүүр хүртэл байдаг нэг ийм тэгээд монголоор орчуулвал юу гэж одоо ингээд цухууж ирсэн хадаас хамгийн түрүүнд доошо зохигддог гэдэг тийм Япон зүрх гэдэг байхгүй юу? Онцгойчлохгүй. Тий, ер нь ингээд тэгээ бусдаасаа ингээд өөр байгаад ингээд яваад тэг жигд биш бусдаас өөр байх юм бол тэрийг хамгийн түрүүндээ ингэж доош нь дарж ингэж доошо зохигддог гэдэг тийм утгатай зүрх хүртэл Японд байдаг. Би тэр талаар яг боддог байсан. Би ингээд би гадаад ингээд тест ингээд Япон биш гэх тэгэл амар сүртэй ингээд амар үрдө бартаал ингээд дээгүүр ингээд хөөрөөд яваад ах юм бол тэгээ нэг л өдөр ингээд тэгээ энэ сургуульч гэлтгүй ер нь бол ингээд нийгмийн тэр даяараа ингээд дээрээс баруун зөхөж орж ирэх юм биш үү дээ гэж айгу айдаг айгу одоо энэ өдөг хүртэл ингээд амар хичээж энд ирчээд тэгээд гадуурхуулаад тэгээд ингээд амар юу ч чадахгүй ингээд буцах болчихгүй дээ гэдэг нэг тийм амар хайцтай тэгээд амар Япон хүн болох гэж Япон хүн шиг байх гэж амар хичээдэг байсан. Тэгээ ерөөсөө ингээл толгоогоо доошоо хийгээл ерөөсөө хийх ёстой юм хийгээл чимээгүй ингээл юм асуувал надаас хариулаад тэгэл ингээл нэг тийм хоорондын яриан хүртэл нэг тийм амар хөнгөн штэ. Хүүхдээ өчигдрийн зургтыг үзснээс л өчигдөр хідээс онцсон яа. Өчигдөр юу хийсэн бэ? Ер нь бол яг тиймэрхүү айгу хөнгөн юмны талаар л хүмүүс хоорондоо айгу тийм өдөртнийхээ яриаг өрнүүлдэг. Тэгэнгүүт тэгж 2 жил юу явж байгаа. Би чинь яг би биш шүү дээ. Би чинь амар олон хүүхдээ амар олон хүүхдээ шүү дээ. Жижиг сан анзаарсан л байна. Ер нь миний 90 төрлийн бүх хүмүүс би амар олон хүүхдээ ер нь нэг тийм амар чимээгүй байгаад ерөөс юу бодож байгаа хэлэхгүй байж чадахгүй эсвэл ингээд тэгээ амар толгоогоо дараал доошо цухуулгаад яваад чадахгүй. Монголд хүртэл яг тийг чаддаг юм шүү дээ. Монгол хүртэл нэг цухуу хатаа шиг яваад гэдэг үсэн чинь Японд ирээд юу нөгөө Япон хатлааснууд нэг барах зүгээр толгой 5 нь баг буруу харцсан. Баах Япон хатнаасууд ингээд хатаас гэдгсний энэ юу шүрүүп бэ? Энэ яа. Бараг их тийм хүн чинь яаж ч утсан тэгээ нийлж чадахгүй. Тэгээд тэрийг одоо бол яг ялангуяа компани дээр амар их гаргаж байгаа. Би Япон хүн биш. Тийм болохоор би Япон хүний тэгж явдаг дүрмээр би бол амьдрахгүй. Гэтэ би ста гадаад болохоор өстой ингээ өөрийнхөө өстой
дөрмөд жоргоороо ингээд тэгээ нэг тийм дураараа дөргөөдсөн юм бол байхгүй гэхдээ тэгээ японочууд ингээд санаа зовоод юм асууж чадахгүй байх юм бол би асууна. Зүгээр тий ингээд санаа зовоод өөрийгөө илэрхийлж чадахгүй байх юм бол би илэрхийлээд тэгээ тэр хүнээс ингээд өөрийгөө илэрхийлтэл нь би бүр ингээд өөрөө нээлттэй байна гэдэг тийм яг дүрмтэй одоо амьдраад байгаа байхгүй. Тэгэл хажууд мажууд нэг 3 одоо манай компани хамт ажиллаж байгаа 3 хүмүүс одоо ингээд хөө энэ маргааш хідэн цагаас гэдгийгсэн байр би бас их сонссонгүй чи сонссноо ингээл хоорноо ингээл тохож байгаа надаас сууж байгаа. Бата маргааш хідээс гисэн би асуусан чи сонссноо ингээл тэгэнгүүт би харин асуусан за байж би асуугаа тэгэл үгүй байж гээл тэгвэл би өдөөс нь зөө шууд хажууд нь гараа өгч энэ маргааш хідээс юм бэ тэгэл тэгэнгүүт маргааш 9-өөс шүү дээ тэгэнгүүт зүгээр 9-өөс гинэ гэл би тэгэл нөгөөр л яриа харангууд өдөөс баярлаа гэл өдөөс сууж идэг. Ерөөсөө дөрмийг нь хүндлээд тэг хийх ёстой минь хийгээд дөрмийг нь хүндлэхээс биш яг ингээд тэг хувийн ямар нэгэн байдлаар тий миний зан ашруу ч юм уу миний хувийн хинбэ гэдэг юм руу халтах хэрхийг ерөөс японочд өгөхгүй байгаа юм уу? Зөв. Намагт амар олон хөлтэй гэж боддог юм байна. Тий, намагт амар олон хөлтэй гэж боддог хаа тэд нар. Нэг тийм өмнө нь өөр таажд харж байгаагүй өөр байдгаал байгаад байгаа л та тий ялччихв. Тийм байхаа. Одоо чинь бид нар чинь энэ жил 11 үлээ орж байгаа гэдэг чинь манай 11 хүүхдийн 7 Япон, 2 нь 7 Япон, 8 Япон, 2 нь Хятад, 1 нь Монгол байхгүй юу? Тэнгүүд нөгөө манай нөгөө 2 Хятад ч гэсэн Японд ер нь айгүй удацсан. Тэгээ Хятад ч гэсэн ер нь л ингээ зан аашны хувьд ер нь Япончуудаас бүр тийм амар хол бол зөрөөд байдгүй. Ялангуяа 20 тэдэн бол ингээл чимээгүй ангил өөртөө ингээл хоорондоо ярьдаг юм яриад ингээл хийгээд. Тэгвэл би ингээ ганцаараа үлдчихэж байгаа юм чаа. Тэр чинь одоо ингээд айл болох олон юм ярьж айл болох би ийм хүн шүү гэдгээ тэдэрт хэлэхгүй бол намайг хин сонсохгүй байхгүй юу? Тэ ядаж манай нөгөө хоёр хятадны яаж байгаа байлаар хоёлаа яаж байгааг нэг төв хятадынх тэгээ тэгэнгүүт хоорондоо яг ижилхэн хятад хэлээр ярьдаг. Хятад болохоор ингээд нөгөө нэг муужаараа ингээд зааглагдаад ер нь өөртөө гэсэн хятад хэлний гэж яг өөрчлөгдөд явчихдаг. Одоо монголоор бол нутгийн аялал юм да. Тэрийг тийм нутгийн аялалтай тэгээ төв хятад хэлгээд нэг тийм хоёр хятад хэлтэй. Тэгэнгүүт манай хоёр хятад болохоор яг ингээд ер нь ойролцоо нутгийнх гэтээ ер нь бол хоорондоо ингээд тийм төв хятад хэлээр ер нь нийтийн хятад хэлээр ярьдаг гэх юм уу? Тэр хоёр хооронд ерөөсөө салтгүй заяа. Айгу лайтан цаашаа би одоо лайтан цаашаа. Тэр хоёр хооронд хятаар ирчихэж байгаа. Японочууд нь бүгд хоорондоо японоор ирчихэж байгаа. Тэгвэл би ингээ ганцаар үлдчихэж байгаа юм чам. За баларсан шүү. За яах вэ? За яах вэ? Би ч одоо ингээд олонхын тоогоор файлдуулт дээр ирсэн юм шүү гэж бодоод. Тэгээ тэгвэл за одоо өгсөд ганцаараа ийм байгаа юм чинь одоо тэгээ жоохон догшин л амьдрий даа гэж бодоод ер нь жоох олон хөхтэй ер нь жоох чанга дуутай ер нь сүүлийн сараагс өнгөрч байна. Тэр тал дээр шал эсрэг юм байна хоёлаа. Би өстө амар чимээгүй шүү дээ. Таг чимээгүй. Тийм. Зайлшгүй шаардлага гарвал өрөөсөө гаргаж юм ярина. Хүн юм асуувал юм ярина. Одоо ингээл ажлын ингээд кайги маягийн хурал морл ч юм уу бөөндөө ингээл юм мэдээл суудаг ч юм уу. Тэгээд юнгууд ингээд хүмүүс надаас юм асуувал би хариулаад ярина. Хариулахгүй бол ингээд зүгээр ингээд тэд нар хоорондоо ингээл бонороо юм яриад суун. Хамгийн гол нь би нэг тийм өөрөө нэг тийм ганцаараа гэсэн мэдрэмж яг их үед авдаг гэсэн ч гэсэн одоо бол тиймэрхүү юм ерөөсө бодох байсан. Хүн надад юм ярина уу байна уу надад хамаагүй. Тэгээ тэр хүмүүсийн үед би яаж үнэлэгдэж байгаагаа өөрөө мэдчихэж байгаа. Яг нэг бүрчлэн би ингээд ерөнхийдөө ингээд айгүй ингээд дотн ингээд гоё юм яриа ингээд тусдаа өрнүүлсэн ерөнхийдөө ингээд дотн хүмүүс. Гэтэ ингээд тэр ингээд бөөндөө цуглаж байхдаа ингээд бөөндөө өөр юм яриад ингээд тэгэл сууж ин. Тэгэл би яг тэгэл тэр зүгээр л би ингээд ажиглаад суудаг. Тэр нь ч надад заримдаа гоё байдаг. Ингээд зүгээр хүмүүсийг юу ярьж ин хэн ямар үг үйлдэл гаргаж ин хэн юу ярьж ин ч юм уу. Тэгэл зүгээр ингээд хүмүүс ингээд ажиглаад яриаг сонсоод. Би дээрс нөгөө өөр амар ичимхий байхгүй би. Тийм хэдүүлээ нөгөө нэг тоглож байхад ч нөгөө хамгийн бага ярддаг юм бэ гэсэн чинь бүгдээ наваа сонгосон. Тийм би угаасаа нэг тийм
амар тийм нэлийн дотны хүмүүстэйгээ яг жичлэл ингэж нэлийн чалчна уу гэхээс би ер нь ал дуугүй талтай. Тэгэхээр тэр талаараас нэг японочдаа бас жоохон таарад ич магадгүй ах нэг олон юм байхгүй. Тэгэл зүгээр чимээгүй харин хитрхи дуугуудчаад байдаг. Нэг тийм. Заримдаа би бүр толгоогоо төхөөл явчихдаг. Одоо маахтаа ингэ сургалт мургалт ороод байгаа гээд би яг үнцэн ажилдаа ягаар орж эхлээгөө эхний ер нь л сараа. Би дараа 7 өдрийн сүүлээр үнцэн ажил руу хөрөлдөг байхгүй юу? Ер нь жоохон үйлдвэрлэл рүү орно. Үйлдвэрийн тийм одоо гембар орно. Тэгээ тэгэнгүүт тэр л одоо сургалт ороод өдөр болгоо ингээд өглөө 9-өөс эхлээд орой 5 хүртэл тасралтгүй ингээд лекц ороод тэгээ тэгэнгүүт японочдын одоо яг өөр яг лекцийг сайн сууж үзэх болохоор мэдгүй л гэхдээ японочдын нэг айгүй хэцүү мэн ингээд одоо хурал мурал дуусаад эсвэл ямар нэг тийм хичээл одоо сургалтын орсны дараа дандаа арталтан заавал асуулт хариултын хугацаа үлдээдэг. Тэгээ 5 минут юм уу 10 минут. Тэгээ тэгэнгүүт асуулт байна уу гэх тэгэнгүүт ерөөсөө хинч асуухгүй. Бүр ингээд бүгдээрээ ингээд доош хараад ингээд гөлөж чинь ингээд юм асуучвал зодуулах гэдэг юм шиг. Тэгээ би ингээд тэгээ нэг сургалт орсон хүн лекцийн хурдын ганцаар ингээд бантаа зогсож. Тэгээ би өмнөөс нь цаа зоодог юм чаа. Яа энэ хүнээ дотлоод дорд юу бол хинч миний яриаг ойлгосонгүй ч би тийм тэнийгүй юм ярьсан юм уу? Нөгөө юу бодож би мэдэхгүй шүү дээ. Тэгээ тэгэнгүүт гэхдээ энэ бас миний нэг амьдралтаас нэг баримталдаг юм да. Одоо хинч хийхгүй одоо хинч хийхгүй байлаа гэд яг чи хийж болохгүй гэж би боддог байхгүй. Тэгээ тэгэнгүүт ерөөсө хин нэг гэж ерөөсө би хүлээхгүй. Ямар нэг юм хийх хэрэгтэй бол зүгээр ингээ хин нэг хийж өгнө гэж ерөөсө хязгаарч хүлээхгүй би шууд өөрөө бүгдийг хийнэ гэдэг нэг тийм жоохон үзэл баримталтай. Тэгээ тэгмүүд за эдгээр юм асуухгүй за би асууя даа үгүй тэгэл ерөөсөө ингээд тэгэл толгоогоо уралдуулж байгаа юм чинь за бод юу асуух вэ эндээс ингээд асууж үл ингээд за бод энэний хариулт нь ихтэй амар ойлгомжтой юм шиг байх юм гэхдээ за бод ингээд асууж бол намайг тэнэггээ болчтой болов гэж бодвол тэгээ бод асуулт асуух гэдэг чинь бас өөрөө аягүй том авьяас юм байлээ шүү дээ би асуулт асуухтай ер нь бас нэг тийм амар сайн биш тэгэл тэгмүүд асуулт ингээд амар бодоол тэгэл асуулт асуугаал тэгэл тэгж аяа нэг тийм ингээд хүмүүсийг ингэж одоо сонноор их одоо сүүлийн сараас одоо тийм хүмүүсийг жоохон хөгжөөж ил амьдарч ин да. Сэтгэлийг нь бодоол. Чиний өдөр тутмын зоригтой л. Өдөр тутмын ер нь юу чин одоо цагийн юу төглөө? Цагийн хувь. Цагийн хувь шүү дээ. Цагийн хувь ч юу нь ямар хүн. Өөртөө ер нь бол одоо ингээд тэгээ компанид ингээд ажиллаад тэгээ давхар ингээд өөрийнхөө гэр орныхоо бүх ажлыг хийгээд өөрийнхөө ингээд бүх амьдралаа зохицуулаад явхаар ер нь чамд гэсэн цаг ер нь хэрэг гарч байна. За ямар нэг яан л бах. Манай ажилч өглөө 8-аас орой 5 хүртэл тэгээд ажил ихтэй үед бол тэгээд 6-7 мосоо гэл сонно. Тэгээд ажиллаад орчвол гэртээ ирээл тэгээд гэр оронд хийх юмдаа өгнөл бүгдийг хийгээл тэгэл 8 9 мос 10 мөр болчихсон шүү дээ. Ажлын өдөр бол. Тэгэл тийм ингээ ажлын өдөр бол нэг тийм илүү дутуу цаг зав гараад байдаггүй маа. Тэгээд амралтын өдөр бол яг уу ийч гарч орох одоо хөөс мөс өглөөлөх ч үгүй юм. Янз бүрийн гэр орондоо юм авах юм байт юм уу? Тиймэрхүү гарч орох юм байвал хийн. Тэгээд гэртээ бас яг хийж амжаагүй хийх юм байвал хийн. Ер нь хийх юм бол олдчихдаг л. Тэгэл эсвэл ингээд найзууд дээр очиж уулздаг ч юм уу. Ер нь яг тэгэл нэг л янз дөө. Гэтэ сүүлийн үед би бодогдол гоо ингээд ажиллаад харж ирээл хийх ёстой өдөрт хүний хийх ёстой бүх юмаа би хийж байгаа заяа. Орой ирээл яг 8-9 гээл хийгээл дуусах чинь. Ийм дотоо мэдрэмж үлдчихэд идэг. Яг нэг л юм дотоо байна. Тэгэл маргааш өглөөний ажилдаа болохоор заа зэгтүүдээ байл хамтаад өгдөг. Яг нэм хөвгчлөлтэй, сонирхолтой ч юм уу. Эсвэл нэг тийм гоё яг нэг юм хийх, яг нэм час хийсэн тийм чимхлүүр тийм яг амьдрал дутагдаад байгаа гэсэн мэдрэмж ингээд өөртөө амар их төрөв. Гэтэ ингээд тэгэл ер нь нэг л хийвэн дөө. Гэтэ ингээд одоо ингээд
одоо энэ одоо ер нь л яг энэ яг яриаг ихнээс нь дуус хүртэл ингээд ер нь яг хүн ингээд гадаас ингээд хараад өгөхөр бол чи ингээд ер нь ингээд жоохон чимээгүүдэл талдаа тийм ингээд ичимхээ тэнгүүд би нэг тийм айгу нийтж яг олон хөтэй ингээд нэг тийм ингээд дулчж байгаа штэ гэж харагдахаар байгаа штэ ер нь тэгвэл яг ингээд бас яг тийм юм болоо гэдэг ингээд хараад үзэнгүүт чилээ надаас ер нь хүмүүс надаас л хамаагүй илүү хүмүүстэй айгу нийтэж надад санагддаг. Тэг ингээ найзуудтайгаа ингээл амар гарч орох амар дуртай хамралтуудаар ингээл хүмүүстэй ингээл гарч ор. Одоо ийш тийш ингээл явж байгаа бол хамгийн хэрэг Toyota удаж байгаа ч гэсэн тэгээд тэгжсэн шүү дээ ингээд ингээд чуудаагаас ингээд тийш ирдэм биш гэж бодож модмоор. Тэгээд тэгэнгүүт яг мухаж гисэн надаас л тийм их амар сэтгэл гарахгүй хаа. Яг гэт тийм үнэхээр яг би чинь бас Канагаа байгаа гэхээр Токиод бас ойрхон шүү дээ. Тэгээ Токиод ер нь бас таньдаг хүмүүс бас байгаа л ах. Тэгээл би бас тэр хүмүүс л одоо уулзах боломж бас байгаа. Тэгээ тэгэнгүүт бас яг үнэхээр яг очиж уулзмаар байна уу гэх тэгэнгүүт за тэр хүмүүс ч одоо бас надаас ч одоо яах вэ? Би ч одоо бас нэг өдөр очиж бас яах вэ? Тэгээ за юмаа идүүл гэж боддог юм шиг. Нэг тийм тэр талаар гэхдээ бас ер нь цааш тийм тусдаа ярихаар сэдв. Тийм айгу тусдаа ярихаар цааш тийм ер нь айгу том ярианы сэдв гарч ирэх баг. Тэгээ бид хоёр ер нь яг хувь хүн тусдаа ер нь хүмүүсийг ер нь яг яаж хардаг. Тэгээ бас ер нь өөртөө бас яг яаж хардаг талаар бас айгу тусдаа ярихаар айгу зузаан сэдв байх гэж бодож байна. Юу руу л орох юм бэ наад чинь одоо нөгөө үнцэн үнцэнтэй зүйлийн одоо давал юу гэх юм бэ? Тийм үнцэн тийм хаа ер нь. Тэ хөө миний хувьд одоо үнцэнтэй зүйлүүд гэж юу бэ гэсэн зөвхөрч юм. Энэ бол одоо ингээд ер нь хальт ингээл бид хоёр өөртөө хадлаар ярьж байгаа гэсэн биш. Тэгээ бид хоёр бас яг хийн гэдэг бас айгу учир битүүлэг штэ гэж. Ерөнхийдөө одоо ажиллаж байгаа газар японочдынхаа талаар ерөнхийдөө тийм шаал талим ярьвчлаа тий сая. Гэтэ гоё цааш үргэлжлэлээ л дээ. Тийм үргэлжлэх ер нь бол айгу олон санаа ер нь л байгаа ер нь эхлэлтэн ч гэсэн ер нь хийсэн айгу бид хоёр бол өөрсдөө айгу сонин хүмүүс гэдгээ ер нь бол айгу тийм ухаардаг. Тий ямар нэгэн байдлаар тий ингээд амар сонин юм жилгүй чинь би юм чинь уустай чинь ингээл хэвээр миний л амьдрал тий би өөрөө freedom байх туфта. Яг тийм бол ерөөсөө биш өөртөө сонин гэдгийг мэддэг. Гэхдээ одоо бид хоёр тэгээ өөртөө ийм л юм ч одоо тэгээд одоо яах вэ тий. Дотроо. Тий. Дотроо. Тийм дотроо л юм да. Энэ жоохон хэцүү. Тий. Гэхдээ саяны ярианаас бол бид хоёр яг зүгээр л нэг энгийн хэвийн хүн шиг л бол сонсогдлоо л дээ. Яг энгийн хэвийн хүн л дээ. Я наадам бас гэдэг жоохон очир асуудалтай. Яг бас зарим нэг нь гинт бомб гаргаад зарим нэг нь гинт тгийгээ бариулцдаг талтай. Тий жоохон эвгүй жоохон гараад бас яг сосоод амгаад гэж бодохоор юм хийдэг хүмүүс ер нь тэгээд миний компанид яг манай японочдоор хамгийн ихэд ер нь миний яг хинбэ гэдэгтэй айгу холбогддог нэг амар сонирм байдаг юм бол би компанид явахдаа ер нь хоёр өмс өмсдөг. Тэгээ тэрийг манай хүний нөөцөд захиал харсан билээ. Тэгээ би яг хараад чамаас асууж ирсэн билүү? Би яг чамаас асууж ирсэн санагдаад байгаа юм. Тэгээ чи надад асууж ирсэн. Чиний хоёр өмс чи яагаад? Наач угаасаа хоёр өөр өмс юм уу эсвэл өөр юм уу? Тэг. Эсвэл яг нэг нь алга болгоод тэгээд хослоод өмсцэн ч илүү нэг тиймэрхүү асуусан тий. Тэгээд тэр яг би ингээд албаар яг хосоос өмс аваад яг ижилхэн загварын өөр өрөнгө өмс аваад тэднийг албаар ингээд зөрүүлж өмсдөг. Тэгээд тэд нар бүгдээрээ ингээд ийм эсрэг утгатай байдаг. Одоо жишээ нь өчигдөр гэхэд одоо би цэнхэр улаан гээд хоёр өмс өмсөж байгаа байхгүй. Тэгээд тэр нь яг ямар ч тань гэдэг ингээд ус гал хоёрын хоорондын эсрэг гэдэг. Тэгээд эсрэг тесрэгцүүлж өмсдөг амьсдаа. Тэгээд би тэрийг хүний нөөцөөгөө захирал одоо лекц орж байгаа хүний нөөцөөгөө захиралт ингэ хэлсэн чинь
Өмөсрөө хийснэ. Өөдөөс тэр үед энэ нөхөрч тэрнээс өөр хэлэх үгээс олдсон. Тийм энэ нөхөрч мэдрэл муутай юм байна да гэж бодсон бахаал би гэж бодсон тэр үйтлээ. Тэгээд тэр бас сонин шүү. Сонин гэдгийг мэддэг хүнд ч сонин сонсогдохоор. Намайг мэддэг хүмүүс ч гэсэн басаа гайхдаг байхгүй. Ой бата яагаад хоёр хувь ч өөр байгаа гэдэг юм уу. А энэ ингээд тэгэл ерөөс ингэ ихнээс нь тайлбарлаж байгаа шүү дээ ерөөсөө. Тэгээд юм уу сүүлдээ бүр ингээд ядраад би өрөөс нь алга болгоцсон юм аа. Тэгээд өнөөдөр болохоор ер нь ганцаараа амьдрах тэгээд бидний компани амьдрал тэгээд японочдыг ерөнхийд нь яаж хардаг хүмүүс вэ гэдэг талаар байлаа. Тэгээд танд одоо өнгөцгөн яриад. Танд одоо нэмж хэлэх үг байна уу? Манай үүсгэн байгуулагч. Яна гүшүү болоорой санацмаар ямити. Надаа ёо. Би амар халуун цаалуугаад байна л та гэснээс. Тий. Энд борооны үйлрэл ер нь эхлэхэд амар үлтэй амар чиглэг байгаа. Ер нь Япон улс даяар наалтмаг байна. Тий айгу наалтамхаа байгаа. Наалтамхаа. Ер нь ингээд хамаг ингээд ерөөсө хандаа хөрөнгөд хантайгаа наалтах гад таавч гомсонгод тавчтайгаа наалтах гад ер нь жоохон тийм байгаа. Хүн амьтны хажуугаар ойрхон зөрмөргүүл илэрлээ. Тий одоо метро зэтронд одоо ямар азар сууд би бол тэгж боддог ямар азар метронд суудахгүй юм л гэж боддог. Яа, үнэр танараас хэцүү болоо. Бас л эхнээсээ хэцүү болоод эхэлсэн байлээ хүмүүсийн үнэр. Харин тийм байлээс би бас хэцүү үнэртэй өвөдөө таарсан шүү дээ. Хоёр өвөөтэй компани дээр би тэгэл яа гэж бүр бараг ауратай бүр ингээд радиустай явж ил шүү дээ. Ингээд тийм хүмүүс гараад эхэлсэн байлээ эхнээсээ. Тэг хүмүүс яг тэгээд хажууд өмшөө үнэртэй тахлахаар яа би бас яг өмшөө үнэртэй гэдэг ямар саа зовдөг болт юм бэлээ. Тэгэл бас ингэ яалтчгүй ингээд наалдам хайна тийм. Чи өдөр болгоо усанд орохгүй бол баг өдөр болгонд дэж хувцас солихгүй бол тэгээд баг өмхирч гож байгаа юм сони мэдэрч төрүүл. Угаасаа тэгэхээр юм л нэг жоохон л гин алдаад нэг жоохон усанд орохгүй хувцас солихгүй болох юм бол тэгэл тийм үнэртэй болох юм бол дороо л гэж. Харин тийм ээ. Юм бэлээ явах гэж явах юм шиг байна лээ. Одоо тэгээд дөнгөж 6 сар болох чинь хаалж эхлэх байна. Амьдралч одоо эндээс марцгаар харагдчихээн да. 8 сар ч бас чанга шүү. Эхлэхээс өмнө бас аа л гэж бодчих. Өглөө гараал шууд борлоо. Гэрээсээ нэг гараал наранд гараал тэгэл зур бүг гэл тэгэл бор өгд болчих тэгэл. За цусны бор байсан өмнө одоо тэгээд одоо бүр борлоод харлалт юм да гэж. Тэгээ ээжтэй ярихаар тэгдэж. Тэгээд жинхэнэ миний харалдаг үлээ. Эч хүн Японд харлаа тэгээд ээжтэй өдөс. Өдөс чингүүд наранд гараа да. Шоронгоос гарч байгаа юм шиг л. За тэгвэл өнөөдөр наранд гараа. Эхнийхээ дугаарыг тэгвэл ингэсгээд дуусахгүй да. Тий да. Тэгээ дараагийнхаас миний төвшний цэг тусгаад байна. Би бас яг нэг яг хөлрөөд яг сандалтайгаа наалдаж эхэлж байна. За жоохон уус нэг диж. кондишн асахгүй бол ер нь жоохон. Тэгээ дараагаас яг юу ярих нь бас айгүй нууцлаг ер нь нэг сэдв барьж аваад эхлэегээ бодонгоо тэгээ голоос нь хувраад тэ юу ч ярьж магадгүй. Жишээ нь өнөөдөр тэгээ зүгээр яг ганцаар амьдрах талаар ярьж байгаад би сая сургуулийн амар урдын талаар ярьсан сууж исэн. Тэгээ нэг тиймэрхүү ер нь хүмүүс тийм. Ер нь бол тэгэл яриа бол амар эргэн. Тийм ер нь айгүй сонир зузаан яриа л ер нь өрнөх байх. Тэгээ эхний дугаар. Би одоо эхний дугаар ч хэлэхээс ичээд ах юм. Хэрэв ичээд ах эхний дугаар л юм да тий одоо тэгээд. Гэвч одоо бүх шууд дараа бүх сувг л одоо ингэж эхэлдэг байлгүй дээ. Тэгэхээр одоо яг энийг сонсож байгаа бол одоо бид хоёрын яг хачиргалтай яриаг одоо эхнээс нь дуустал хүртэл сонссонд баярлаа. Одоо тэг гэр бүл юм уу найзууд л ах та. Дуустал нь сонссонд баярлаа. Тийм баярлаа. Түмэнд түгээгээрээ. Яса?
Баяртай. Төмөс яа их ч үү? За бай. Bye.